Ерөөсөө төр засгийг бол цэвэрлэх ганцхан арга бол түүнийг бол угааж цэвэрлэх. Угааж цэвэрлэх ус нь бол угаалгын нунтаг биш. Энэ бол цус уул байна гэдэг нь тодорхой. Дор хаяж 200 өөдгөө хүний толгойг бол аваад тэр толгойнуудыг нь цуглуулад монголчууд тойроод бол бүжиг хийх юм бол бүххийн авилгал үгүй бол болно гэдэгт бол би бол бүрэн итгэлтэй бол байдаг. Аимшигтай ч гэсэн зарим нэгэн талаар бол гадаадын хүмүүс бол хуруу чичиж шүүмжилж бол магадгүй ч гэсэн тэр бол хамаа байхгүй. Хамгийн гол нь өөрсөдөө хэрэгтэй сонголтыг бид зоригтой хийх хэрэгтэй юм а. Би л бодож байна. Нөгөө Дямзурунга нохоо манай нохоо гэж хэлдэг гэдэг шиг ийм л үйл явц болчиход байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл ард түмэн бол хонь үүнийг тойрсон мандаг нохоо байна. А тэр нохтыг давж гарч ирэх гэсэн чоннууд байна гэсэн ийм системээр орчод байгаа байхгүй. Тэр ерөнхийдөө хонь чон хоёр нийлэх үү, хонь нохоо нийлэх үү гэдэг асуудал жишээл одоо бий болчиход байна гэдэг чинь өнөөгийн яг улс төрийн нөхцөл байдлын гол тэмцлийн зааг болчиход байна. Манай Монголын яг одоогийн төр засагт бол шургалжуул орсон Монгол биш эрлээс хүмүүсийн жинхэнэ монгол хүнээс бол ялгагдах гол ялгаа нь гэвэл тэр хүмүүс бол Монголын түүх соёлыг доромжилж үздэг, монголчуудыг бол тэнийг өхөр монгол гэж үздэг учраас монгол хүнд бол итгэдэггүй юм. Чингис хаан бол мянганы агуу их хүн гэж бол нэрд гарсан л да. Гэхдээ бол Чингис хаан бол одоогийн залуучуудтай харьцуулах юм бол их л тэнэг хүн байсан байл. Тэр бол iPhone гар утсыг бол ажилуулж чадахгүй. Компьютер бол эзэмшиж чадахгүй. Гэхдээ Чингис хааны одоогийн монголчуудаас бол ялгаатай зүйл нь гэвэл ерөнхийлөгч элбэгт оржоос ялгаатай зүйл нь гэвэл Чингис хаан монголчуудад итгэдэг бол байсан. Үндэстэн бид нар өснөгөө таньсан. Үндэстэн өөрийгөө таньныг дандаа сайн талаа мэднэ гэсэн үг шүү дээ. Онгорх юм. Өөрийнхөө сул талыг мэддэг. Энэ сул талаа хязгаарлах төрөй бодлого. Гэвч монгол хүн сул тал их. Гадны имийг шүтэх, даган дуурайх, гадныдынхны тижээлгэх маш их дуртай. Манжин гүрний харьяанд 200 гаруй жил явлаа, зөвлөлтөө дагаад 70 жил явлаа. Тэрнээс хойш 25 жил барууныг дагаж явлаа. Элбэгдэрч Монголын ард түмнийг бол үзэхдээ бол монголчууд бол ер нь ямар ч хэрэггүй хүмүүс. Монголчууд бол бүгдээрээ нэг халамжийн санд бол харьяалагдаж бол байх ёстой хүн. Монголын газар нутаг дээр бол аж үйлдвэр бол байгуулсан ч тэр нь Америк шиг жишээлбэл компьютер бол хийж чадахгүй гэж бол бодож байсан. Тэгвэл Чингис хаан бодохдоо Монголын эр хүн болгоныг баатар, Монголын бүсгүй хүн болгоныг бол дагин гэж бол үзэж байсан. Монголын ард түмэнд Чингис хаан итгэж бол байсан учраас бид ялж бол байсан юм а. Одоо бол эргээд үндэсний үзэл сэлгэх хэвээр юу яах хэвээр хамт ч үзлийг сэлгэх хэвээр. Ийм үзэл өгөл үндэстэн хөгжиж дэвшсэн тохиолдол байдгүй шүү дээ. Гэхдээ нэг зовлон бий. Тэр нь юу гэхээр том үндэстэн одоо Орос үндэсний үзэл ярьж болдог. Одоо эх оронч үзлийн юу гэж ярьж болдог. Хятад бахархал гэж ярьдаг. Биднээс үндэсний үзэлгэнгүүт шовинизм гаргах гэдэг. Тийм байхгүй. Тэгж ярих юм бол бүр жинхэнэ үндэсний үзлийн суул үндэстэй улс Монгол баг. Өөрийнх нь улс орны өнгөрсөн түүхийг, бүс нутгийн хаан түүхийг, дэлхийн тахны түүхийг бид нар судалж ойлгож байт юм бол өөрийнх нь ард түмэнд тохирдсон манай улс үндэстний ёс суртахуун, уламжлал, дээдлэх үнэт зүйлд нь тохирсон ийм нийгмийн системийг бид нар өөрснөө бол олох хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл Чингис хаанд өөрийн гэсэн толгой байсан болохоор тэр толгой нь гадаадын хүмүүсээс бол хамааралгүй ажиллаж байсан учраас бид бол ялж байсан. Чингис хаан Монгол хүмүүст бол итгэж байсан. Монгол хүнийг гадаадын хүнээс бол илүү гэж бол тооцож байсан. Одоо ч гэсэн манай монголчуудад сансрын хөлөг онгоцыг бол бүтээ гэдэг даалгаврыг бол өгөх юм бол биднээс биелүүлж чадна. Учир нь энэ бол нэг хэцүү юм биш шүү дээ. Хэрвээ хүчээ нэгтгэх юм бол ар шилэн хүзүүгээ хар гэдэг даалгаврыг өгөх юм бол чадахгүй. Тэгэхээр бол монголчууд бид жинхэнэ Монголынхаа төр засгийг бол байгуулад тэр төр засаг нь бол бидэнд бол итгэж монголчуудад урагшаа гэдэг тушаал өгөх юм бол бид тэр тушаалыг биелүүлж чадна гэдгийг бол ойлгох хэрэгтэй.